Сайн. Яасан миний гүнжүүлээ? За, хичээлээс нөө. Аав өнөөдөр ирж чадахгүй байх уу? Ээж надад очлаа за. Ээж нэр охиндоо гой тоглоом авсан штэ. За, ээжээ очихоор үзээрэй за. Амрыг ирээ. Амрыг ирээ. Тагнуулын ерөнхий газар хошууч булган. Таны ширээнээс алдагдсан зүйл байна уу? Байхгүй ах шүү байна. Та тэр хүнийг харсан цорын ганц гэрч. Юу нь ямар хүн байсан бэ? Нүүрэндээ багтаасан болохоор ямар хүн байсныг нь хараагүй. Өөр ямар нэгэн зүйл ажиглаагүй. Энэ гартаа нэг шивэстэй байсан. Ямар шивэс байсан бэ? Мэдхгүй. Толгойдоо нэг дуран шиг юм зүүж гисэн. Тэгээ тэрийг авах гээд гараа өргөтнөл харсан. Энэ юу юм бэ? Наадах чинь сайд юм. Уухаа мартчихад байдаг болохоор нэг өдрөл өгдөг байсан. Та төвшин сайдыг дахиж юм аваач хэлээрэй. За. Монголын радио ярьж байна. Улаанбаатарт 9 цаг. Радио хэлж байна. Өнөөдөр ярилцлагад улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сайд төвшин, улсын хурлын гишүүн галданаар оролцож байна. Тэгэхээр төвшин сайдаа яг хууль санаачлагчийн хувьд таяны хуулиас юу хүлээж байна вэ? За энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол улс болон гадны хөрөнгө оруулагчид хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдэх. Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ хүнд үед Монголын ард түмэнд хүртээлтэй хөрөнгө оруулагчид ашигтай их бүтээн байгуулалтыг дэмжихэд уг хуулийн гол нь оршиж байгаа. Тэгэхээр томоохон ордуудаас орж ирэх тэрийг ашгийг яг нийт ард түмэн биш хэсэг бүлэг олигарх худалдах хүртэж үйдэ гэсэн айдас нийгэмд бий болоод байна л да. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн юу гэсэн бол? Нийгмийн сэтгэл зүйд бол том ажлын ард том нанаага гэсэн хардлагууд үргэлж байдаг л да. Бид нам гэж талцлаггүй улс орны амийн хэшгүй үүднээс энэ хуулийг батлахын төлөө ажиллаж байна. Төрийн хүний талаар зориг асны хэлсэн сайхан үгүй. Нэгдүгээрт улс их орны эрх ашиг эрмэлэгдэх ёстой гэж хуулийн төсөл дээр бид энэ л зарчмыг барьж ажилласан. Тэгэхээр өндөр албан тушаалтнуудыг ард түмэн төсвийн тэр бомднууд аалзны тооны хилчит гэж үргэлжлэл яриад байдаг болчих л дээ. Аалзны тэрэг бол аалзал нэгтгэх шүү дээ. Аалзыг барихгүйгээр торыг хичнээн настаа нэмэргүй л дээ. Дахиад үдэнд үл харагдах, гартаа үд тэмдэрэгд. Бүр нарийн тор нөхий шийдэл өгдөг. Төрийн алба өнөөдөр бол бүх шатанда авилгын хийгдэж байна.
Хоош яваа. Сүлдээ шүү. Чи жоохон тайвширлаа. Маа, тамхи тат. Хоёулаа зүгээр ярилцъя. Хоёр угаасна. Заалар авна штэ. Чи өгөхгүй. Чамаг нөхцөл байдал чинь зөвдгөн. Ямар нөхцөл? Өөр хүнтэй секс чөөснө. Намайг хоолох гэсэн ирэхгүй. Би ихэр дайртай байсан штэ. Тэгээ чиний зөв штэ. Чи харин зөв юм хийчихэд хүчсэндээ уйлж унжигнаад байгаа. Хүн сайхан хайрлж байхад хариуг нь ингэж өгчээвэл ёстой харин алхаж явах юм. Хоёр нүдийн ухаад хуурамч зүрхийн сууглаад зэрлэг нохоонд хаяж өгөх ёстой байсан юм. Сайхан харийг доромжилж болдгүй. Миний ихнэр танаа угаа шиг манай найзтай унтах юм бол би шууд олно. Тэгэхэд чи авьяа байгуулчаад өсөрч өгөх гинэ. Чи юугаас яриад байгаа? Би ихнэр алцгаад тэг тусмаа. Тэг тусмаа мó мал минь. Эр нөхрөөгөө үнэн сэтгэлийг бодролсон тэр мүү тэнэг яахныг хэрчээ тастаад жижиглж хаяах ёстой байсан юм. Хош! Чи яасан? Одоо намайг нэг цохимоор санаж. Сайхан ажиллаа. Чи яасан? Ингээс хэзээ ирв? Гэхдээ би шууд ирэл тэр чигтээ нааш явж штэ. Хөөе. Цаад отгоо чинь төрсөн өдөр өнөөдөр. Тийм үү. Орой гурлааны газар орж жоохон суух. Тэгэл та. Завтай байст. Завтай. За баярлалаа.